Монгол дахь тансаг зэрэглэлийн байрны дундаж үнээр ямар байр авах вэ? За ер нь та зар дээр байгаа байрын үнийг хараад яагаад манай улсад үйл хөдлөх хөрөнгө ийм үнэтэй байдаг юм болоо гэж бодж байсан уу? Тэгвэл энэ хэмжээний мөнгөөр дэлхийн аль нэг улсад ямар байр авч болох талаар тооцоож үзнэ үү? Хотын энгийн А бүсэд 2 өрөө нь 200 сая, 3 өрөө нь бол 300 сая гэсэн үн ханштай байдаг. Тэгвэл бидний мэдих River Garden зах зээлийн 4 өрөө байрны үн 1 тэрбум гаруй үнэтэй байна. Их сурвалжийг үнэзгөөмөөс авсан. River Tower дахь 8 өрөө байр нь 4 тэрбум 450 саяын үнэтэй байна. За энэ мөнгийг тансаг зэрэглэлийн байрнуудын үнийг дундажлаад 2.5 тэрбум гэж үзвэл хэдэн доллар болох вэ? Бодгол асуудал. За тэгвэл би танд хэлээд өгье л дээ. Өнөөдрийн аншаар бол 750 мянган орчим доллар болох нэ. Тэгвэл 750 мянган орчим доллараар дэлхийн аль улсад ямар байр авч болох вэ? Америк нэгдсэн улс, Иллинойс мужи, Чикагод 3 унтлагын өрөө, 2 угаалгын өрөөтэй байрны одоогийн зах зээлийн үн 749 мянган доллар байна. Чикаго дундаж байрны үн 300 мянга 600 доллар байдаг гин шүү. За энэ бол River Garden-д 3 өрөө байр авах мөнгө шүү дээ. Нью-Йорк хот. Бидний мэдих найзууд цуврал мөн гэртээ ганцаараа гэх мэт олон гайхалтай киноны зураг авалт хийдэг Нью-Йорк хот нь Америк улсын хамгийн олон хүн амтай хот бөгөөд бидний мэдих Централ парк, эрх чөлөөний хөшөө байдгаар алдартай. Тэгвэл та энд 750 мянган доллараар ийм байр авах нь. Энэ ганцхан өрөө байр ба нэг унтлагын өрөө, нэг угаалгын өрөөтэй гэж байгаа. Одоо тэгээд хэн энэ өрөөнд шамбарлаад амьдрах хүсвэл дээ? Монголдо тансаг зэрэглэлийн 4 өрөө байранд амьдрах ч бас боломжтой л доо. Канада улс Торонто хотод ямар байр авах вэ? 2 унтлагын өрөөтэй, 2 угаалгын өрөөтэй байр худалдаж авах ба бас тэнд амьдрангаа ад жаргалын интегсээ нэмэгдүүлэх боломжтой байна. Тэгвэл дэлхийн хамгийн 50 улсын тонд Исланд улс ордог бол тэнд ямар байр авах вэ? Исланд улсын метр квадрат нь 4405 евро байдаг ба дундаж үн 500 мянган евро байдаг байна. Тэгвэл та 750 мянган доллараар 3 унтлагын өрөө болон 2 угаалгын өрөө болцоход л хайртай үнэт нь хоолойгоо зогсож байгааг хараад амар сайхандаа амьдран суух нэ. За тэгээд та бодоод үзээрэй. Манай Монгол улс дэлхийн ад жаргалын индексээр 10 оноос 579 оноо авсан байдаг. Тэгэхээр бид ад жаргалтай юм шиг, ад жаргалгүй юм шиг амьдарч байгаа ч манай улсын үйл хөдлөх хөрөнгөний үнцэнд дэлхийдээ хөл нийлүүлэн алхаж байна. Йоо гайхалтай шүү ч үү? Муухай ч юм уу? Мэдгүй.